Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Тэгээ чамд энэ өндрийн мэндийг хүргэе. Анса гэж дуудаж байгаа тий. Тий, Анса гэж дуудаж байгаа. За би ямар ч зэн таныг танилцуулах нь илүүцэх. Гэхдээ ер нь хоёул аль биесний бичлэг хийж байгаа учраас таныг өөрийнхөө мэддгээр тодорхой танилцуулъя гэж бодож байна. Тэгээ надтай өнөөдөр ярилцахаар одоо олон улсын эрэг үе шүүхийн ахлах шүүгч өмгөөлөгч наран цэцгийн орчлон ах маань ирсэн байна. Гэхдээ миний мэддгээр Үнэртэй усанд дурлагчдын одоо клубын анхлан үүсгэн байгуулагч админ өвөө маань орж ирсэн байна. Тэгэхээр би бол өвөөгөр нь таныг аягүй сайн мэдээд байгаа. Яа тэгэхээр анх групп чи үүсгэн байгуулагчнаас хойш би баг ингээд дагаж ирсэн байхгүй юу? Таныг ерөөхдөө 11 жил аа. Таныг чинь хүмүүс бүр ингээд шүүсэж чинь бүр шахацсан байж тээ хаа. Бүр ингээд хаасайгу подкастэнд ороод тэг ингээд ерөөсөө таны тухай ингээд ярих сэдв баг надад үлдээгээгүй байгаа байхгүй хүмүүс айгу муухай. Тийм. Сая хүртэл та Монголд дөнгөж очиод ингээд шууд подкастт дахиад орсон байсан шүү дээ. Нэвтрүүлэг юунд орсон, телевизийн ярилцлаганд орсон байна. Тэгээ надтай ярилцгаад ороод ирсэнд баярлалаа танд. Зүгээр тэг намайг өрсөнд баярлалаа. Тэг хойлоо өртний соёлын тухай ярилцсан гэсэн тийм. Тийм. Танд хоёр сонголт байна. Гэтэ хааштай л хоёуланг нь ярина. За нэгдүгээрт муухай, нэг жоохон муухай сэдв байна. Одоо хүн сэдв байна. За хоёрдугаарт нь мэдээж гой сэдв. Энэ бол үнэртний соёлын тухай. Тийм. Та алнаас нь хэлж ярмаар байна. Танд сонголтыг өгье. Муухайгаас нэхлэлтэй. Тийм. Муухайгаас нэхлээд хоёр тосгоо тий. Тэгээ. За муухан талаараа мэдээж би таныг жоохон ингээд судлаа л да. Та бол ингээд олон улсын юуны өмгөөлөгч юм, шүүгч юм, мундаг хүн байна тийм. Миний бодож исэн өвөө бол ерөөсөө шал өөр эсрэг дүрээрээ гарч ирж байгаа байхгүй юу? Миний хувьд ч тийм. Яг тэгэхээр одоо манай Солонгост одоо визгүй хараар амьдардаг иргэд маш олон байгаа. Таны талаар юу сонирхож ирсэн үү? Гэхдээ яхаа монголчуудын амьдралын бод үнэн шүү дээ тийм ээ. Хаасаг үл ганцхан солонгосч биш ер нь дэлхийн аюул олон оронд монголчууд хараар амьдарч байгаа. Тийм тэгээд наад асуудлаар чи надад аюул олон хүмүүс ханддаг байхгүй юу? Орчин өмгөөлөгчөө ингээд цагаач юм аа, хууль бус юм аа, хараар амьдарч байгаа, ажил хийж байгаа, баригдчихлаа, шоронд явчлаа гэд. Тэгээд намайг зөвлөгөө өгөөч гэд. Тэгээд би нөх хувь хүний хувьд бол тусламаар байдаг. Тийм гэсэн чи би яг өөрөө олон улсын эрүүн шүүхийн яг одоо байнгын өмгөөлөгч учраас би үндсэн ажилласаа гадуур одоо хууль зүйн тийм ээ ажил эрхлэх хориотой байдаг. Одоо манай хөтөлбөрийн ингээд заачсан байдаг байхгүй юу тийм. Яг тэгвэл би бүтэн цагаар олон улсын шүүхийн өмгөөлөгч учраас өөр тийм ээ мэргэжлийн ажиллаа дээрс нь ялангуяа одоо хууль зүйн тийм ээ тусалцаа үзүүлэх их нь бол хориотой байдаг учраас би яаж чаддаггүй. Тэг харамсалтай тийм. Би яагаад энэ сэдв рүү орж байгаагийн бас нэг чухал шалтгаан байна л да. Шалтгаан нь бол за яг хөө ингээд мэдээж энд угаасаа л ийм хууль бус ажиллаж амьдарч байгаа хүмүүс угаасаа ийм асуудал гарвал мэдээж хүнд хэцүү байгаа. Нөгөө талаар зүгээр ингээд хууль мэдгүй одоо миний нүдэнд те энэ одоо эргэн тойрон энэ нийгэм одоо энэ Солонгосын энэ харийнхантайгаа тэмцэж байгаа энэ одоо байдал нь айгүй тийм хүний эрхийг зөрчиж байгаа юм шиг мэдрэгдээд байгаа байхгүй юу? Ерөөсөө яад гэвэл одоо энэ чинь энгийн үний нүдээр харахад хүртэлтэй энэ хүмүүс одоо хулгай хийгээгүй, хүн алаагүй, дээрэм хийгээгүй те хин нэгний амьдрал юусаа гай болоогүй зүгээр л одоо визгүй л амьдарч байгаа. Визгүй л амьдарч байгаа. Гэтэл яад ингээд одоо та харсан бол TikTok-оор нэг хэсэг одоо халзан гэл нэг юм Солонгосын нэг юм одоо айгүй үнсэрхэг үзэлтэй одоо тийм үндэсний хөдөлгөөний одоо ахлах тийм хүн одоо нэлээд шуугуулсан байхгүй интернет дээрсээ баг жилийн өмнөөс одоо ингээл хүмүүсийг барьж аваал тийм ганцхан монголчууд гэхгүй гадаадуудыг ерөөсөө барьж аваал зодоол мөнгө аваал эн тент хориол тийм тэгснээ шууд машинтай араас ингээ хөөгөөл мөргөж унгаагаал тийм тэгээ солонгосчууд нь хүртлийг тэрийг ингээ дэмжиж байгаа хүмүүс айгүй олон байгаа байхгүй дэмжээгүй ч хүмүүс байгаа тэрийг хараад яагаад би ингэж бодсон хин нэгэн одоо тэ эрх мэдэлтэй одоо хуулийн талаар юм нэлээ мэдлэгтэй одоо юм баатар одоо гоёор хэлэхдээ тийм баатар гараад ирдэг юм бах та энэ олон улсын хүмүүсийн эрх ингэж их зөрчигдөж байхад энэ хүмүүс ямар хүн алсан юм уу хулгай хийсэн юм уу тэ хин та улсын
тэрний төлөө яагаад ингэж муухай харгасаар одоо их орноос ингэж гаргаж байгаа юм бэ? Зөв. Энэ тал дээр би яг таныг хуульч одоо өмгөөлөгчтэй хүний хувьд танаас бүр хамгийн түрүүнд энийг одоо тантай холбогдож шууд асууя гэж утсан байхгүй. Зөв. Тийм. Энэ дээр ер нь олон улсаар ингэж харах юм бол энд хүний эрх аягүй зөрчигдөж байгаа бох тий. Тийм. Наач бол шууд хүний эрхийн зөрчил явж байна. За хүний эрхийн зөрчлөөс гадна миний одоо харж байгаагаар бол хүнийг айлган сүрдүүлсэн, дарамтлсан хүний тийм ээ эрүүл мэнд, амь нас, эрх хэрэгчлөөнд халтсан гэмт хэрэг байна. Наач бол тий. За яг би өөрөө Солонгосын хуулиар мэргэсэн хүн бол биш. Яг Солонгосын эрүүгийн хуулинд яг юу заасныг бол би мэдэхгүй байна. Гэхдээ энийг үл гэмт хэрэг заасан байж өгөх ёстой. Тий. Ямар ч тийм ээ Солонгос бол арчсан улс, ямар ч хуулиа дээдэлдэг арчсан улсад хууль сахиулах байгууллагын эрх үүргийг хэн нэгэн тийм ээ одоо сэтгэл нь хөөрсөн этгээд ямар ч хуулийн байгууллагын эрх мэдэл албан тушаал тийм ээ хууль шүүхийн зөвшөөрлгүйгээр төрийн нэрийг барьж ингэж бусдын эрх хэрэгчлээнд халдах ямар ч эрхгүй. А ингэж халдах юм нь энэ өөрөө гэмт хэрэг болдог. Тэгэхээр ийм нөхдөйг бол шууд өөрсдийнх нь эсрэг харин хуулийн байгууллагад хандлагаарч хууль зүйн хариуцлага тооцоолох ёстой. Тэгээ чи бас аюу чухал асуудал хүн чинь. Яг чиний ярьж байгаа зүйл бол маш зөв зүйл тий. Ер нь бол энэ одоо migration гэж ярьж байгаа л да англиар тий. Дэлхийн хүмүүс угаасаа хүн төрөлхт үүссэн цагаас хойш л хоорондоо нүүж сууж тийм ээ өөр газар очиж амьдарч сууж болсорч мөн ажил хөдөлмөр хайж тийм мөнгө төгрөг олж ингэж л явж ирсэн. Энэ бол хүн төрөлхтний хувь заяа байхгүй юу тий. А тэрнээс нэг өнөөдөр гарч ирчээл монголчууд гинж сонголтлоогсор явж байгаа анх удаага зүйл биш шүү дээ. Тий. Маш олон улсын иргэд ингэдэг байсан. Тий. Одоо ч байгаа, цаашлаач байна. Тэгэхээр чиний хэлсэн яг үнэн байхгүй. Энэ бол нэг хүн олж сулгаа хийсэн зүйл огтхон ч биш. Энэ бол хүний амьдралын нэг хэсэг. Тий. За яг уу улс орон өөрсдийнхөө гадаад бодлогын хүрээнд тий. За мөн дотоодын хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах үүднээсээ тий хөдөлмөрийн зах зээл дээр орж ирж байгаа хүмүүсийг тодорхой хэмжээний хязгаарлалтанд оруулах тий виз бусад одоо хөдөлмөр эрхлэх одоо тэр үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоох боломж бол бий. Энэ бол тухайн улс орны өөр өөрхөн тусгаар улсын төр засгийн шийддэг асуудал. Гэхдээ энэ бол зөвхөн хүний хөдөлмөрлөх эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлах асуудал болохоос биш тэр хүний эрх хэрэгчлөөнд халдах хэрэгтэй гэсэн огтхонч биш. Тий. Тэр хүний амь нас эрүүл мэндэд нь халдлага учруулах ёстой, тий. Үнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн огтхонч биш. Тий. Огтхонч биш. Тэгэхээр хүний эрх, хүний амь нас эрүүл мэнд гэдэг нь юунаас чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм болохоос бид нар бас эрхээ хамгаалж бас сурах хэрэгтэй. Тий. Энэ бол зөвхөн өөрөө чинь хэлсэн тийм ээ. За яг хууль бусаар ажилласан тохиолдол болохоос биш. Энэ бол бусдын одоо бусдад хор охирол учруулсан гэмтэрэг бол биш шүү дээ. Тий. Энэ бол тийм ээ за хууль бусаар ажилласан л одоо яг улс орны зохицуулж байгаа хууль ондоо тий. За магадгүй захиргааны, за магадгүй хөдөлмөрийн хууль тий. За тэгээд одоо виз, оршин суух зөвшөөрлөлтөд холбогдлолтой тийм ээ өөрөөр хэлбэл тийм захиргааны шинжилэл, хууль тогтоомжийг бахын хэмжээгээр зөрчсөн асуудал болохоос биш энэ бол гэмтэрэг бол биш. Тий. Харин тэгж ажил амьдралаа хайж явж байгаа хүмүүсийг дарамтлж тийм ээ айлган сүрдүүлж одоо машинаар хөөрнө гэдэг чинь одоо амь насанд нь занл хийлж дайрч гэсэн үг шүү дээ. Шууд халдлага байхгүй. Тий. Энэ бол тэр хохирч нь үхээгүй байлаа гэхтэн чинь бүр тийм ээ хүн амны хэрэг үйлдэхээр зардсан асуудал биш. Тий. Энд үйлдсэн гэмтрийн тогтоогоод хууль зүйн яш шийтгэл онох ёстой. Ямар ч улсын хууль засаг ингэж ажилдаг. Энэ бол зарчим. Тий. А тэрнээс ийм тийм ээ хууль бусаар ажилласантай холбогдлолтой болоод хүний бүх эрх алга болдог, хүний эрх чөлөөг үүсгдэг. За тэгээд тийм ээ тэр одоо ажил хөдөлмөр хийх гээд явж байгаа хүмүүсийн амнаас нь халддаг хүмүүсийг өөгшүүлнэ, хүлээн зөвшөөрнө тий. За тэр үйлдлийн бүр одоо хөхөлн дэмжиж давраана гэсэн үг огтхонч биш тий. Тэгэхээр энэ дээр хатуу хариуцлага нэхэд сурах хэрэгтэй тий. Тэр солонгос байгуул тэр солонгосын тийм ээ цагдаа прокурорын байгууллагад нь гомдол гаргах хэрэгтэй. Энийг тэр прокурорын байгууллага нь хуулийн байгууллага тийм ээ цагдаагийн байгууллага хүлээж авах ёстой хуулиараа. Олон улсад энэ бол ингээд ил болчлоо штэ. TikTok-оор ер нь янз янз солонгос бол яг л нэг юм хойд солонгос шиг л яг гадаадын харын гэдэг хүмүүс яг тэгж ер нь хандаад байгаа байхгүй. Тэгэхээр болохгүй тэгж болохгүй тийм ингээд нүдээр харахад
Дүүн бол ингэж бодоод би бол яах вэ нөгөө хууль муулаар сайн мэдхгүй те хууль зүйн сургуулж төгсөөгүй зүгээр л ингийн хүн байгаа штэ. Бид нар ингээ хоорондоо ингээ таяа ярихаар тэгдэг. Энэ арай л даам гараад байна. Энэ арай л бүр хитэрж ин те. Энэнийг нэг олон улс талаас нь ийм нэг гоё юм шүүхийн мэдлэгтэй, өмгөөллийн мэдлэгтэй ийм гоё мундаг хүмүүс нь ингээд энэ ганцхан монголчуудын асуудал биш байгаа байхгүй энэ ерөөсөө энэ байж байгаа Узбекистан, Казахстан, Тажикстан одоо юу гэх юм бүх орны иргэд. Тэгэхээр энд нэг ийм гоё тийм одоо юу гэдэг нэг ийм баг хамт олон ч юм уу ажиллаад энэ хүний эрхийн олон улсын хүний эрхийн төлөө нэг гоё юм хийж дгүн бах та. Ер нь энд байдаг ихэнх хүмүүсийн нууцхан мөрөөдөл энэ байхгүй. Нэг ингээд гоё юм тийм байгууллага гараад ирдэг. Энэ дээр бас гадаадын яамд гомдол гаргаад хоёр улсын гадаад яамны одоо шугамар бас Монгол улсын гадаад яамнаас эсвүүсэл илэрхийлж болно шүү дээ. Эсвүүсэл илэрхийлэх ёстой. Тий. Энэ дээр бол тийм манай улсын иргэдийн амь насанд улаан цай, ил цагаан занл хийлж байна. Тий. Энэ үйлдэлээ зогсоож хуулийн хариуцлага тооцоо шигэд манай улсын гадаад яамдлыг шаардах ёстой байхгүй энэ зүйл дээр. Тий. Тэр Солонгос улсын гадаад яамын асуудыг хүлээж авах ёстой. Яагадгүй Солонгос улс чинь энэ дотоодын хууль тогтоомжоор шийдэх ёстойгоос гадна олон улсын хуулиар, олон улсын хүний эрхийн хуулиар ийм хүний эрхийн зөрчлийг талсан зогсоох үүрэгтэй. Солонгос улс маань өөрөө. Тий. Солонгос улс маань өөрөө. Тий. Дэлхийн хэмжээнд байгуулагдсан маш олон улсын хүний эрх эрхчлөлийг хангасан олон улсын гэрээ конвенцэд Солонгос улс мөн адилхан нэгдсэн байгаа. Тий. За тэр дотоодын хууль тогтоомжоор нь хангалттай шийдэж чадахгүй байлаа гэхэд олон улсын хуулиар олон улсын гэрээ конвенцийн дагуу хүний эрхийг хангуулах үүргээ энэ Солонгос улс маань биелүүлэх ёстой байхгүй олон улсын байгууллагын өмнө олон улсын хуулийн өмнө тий. Тэгэхээр энэ асуудлыг бол одоо хэрвээ Солонгосын тэр хууль шүүхийн байгууллагууд нь гомдгоо шийдэхгүй бол нэгдсэн улсын байгууллагын хэмжээнд Солонгос улсын нэгдээ орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн дагуу олон улсын хүний эрхийн хороонуудад хүний эрхийн хянан шалгах тусгай механизмуудад энэ гомдлыг гаргаж өгч болно. Тэгэх юм бол энэ үнэн гэдгийг тогтоогдох юм бол нэгдсэн улсын байгууллагын дээр дэх олон улсын хүний эрхийн байгууллагууд, олон улсын хүний эрхийн хороонууд ялангуяа тий. Энэ дээр Солонгос улс маань олон улсын хүний эрхийн хуулиар хүний эрхийн гэрээ конвенцийн хүлээс үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлт гаргана. Энэ дээр бол шийдэх механизм нь бол байгаа шүү тий. Таны амар юм стресстэй айгу сүртэй сэдврүү оруулаад жоохон яачих шиг байна. Жоохон таагүй туусан бол уучлаарай. Тэгтээ яалтчгүй одоо шүүгч өмгөөлөгч хүнтэй уулзж байгаа учраас бас жоохон ч тодорхой хэмжээний мэдээлэл бас авсан зүг байх гэж бодсны үндсэндээ жоохон асуусан юм аа. Зүгээр ойлгож байна. Тэгээ наач аюу чухал асуудал чи аюу чухал асуудал ярьж байна. Тэгээд бас чиний подкастыг чинь гадаад байгаа монголчуудаас тийм ээ сонсож байх гэж бодож байна. Энэ бол хоёулаа бас аюу сөөхүүгээр тэгээ нэг нарийн зүйл яриаггүй ч гэсэн чухал одоо хэлэх мессежүүдийг бол өгчлөө гэж би бодож штэ. Тийм авчлаа. Тийм зөв. Тэгээд та бол амьдралынхаа тухай ярьсан байсан л да. Би таны подкаст орсон юмнуудыг баг бүгдийг сонссон байхаа. Сонсож байхад бол надад аюу гоо урам өгсөн хэдэн зүйл байсан. Жишээлбэл та анх одоо ингээд мэрэгчлээ сонгохоо өмнө ингээд би 8 гээл ингээд явж исэн гэж ярьжсэн шүү дээ. 8 гээл ер нь хийж үзээгүй юм надад аюу ховортоо гээл. Тэгээд дээрэс нь би тэ нэг хүүтэйгээ хамт ингээд зураг авах болсон байсныг харсан. Facebook-ээс. Тэгээд таныг ер нь хэр аав бол гэж бодоод байгаа байхгүй. Ер нь тэрийг хараад би шууд бодсон л та. Миний ер нь подкастн дээр хөвчлэн ер нь аав ээжүүдийн сэдв айгу төлхөө байгаад тах шиг байгаа. Би өөрөө бас ээж ахмаар үждэг тийм үү. Тэгээд хүүхдүүдийнхаа тухай яриул ер нь яа гэм бол ер нь хэдэн хүүхдтэй тантай бас арай жоохон наривчилж танилцсан байгаа байхгүй. Уу яг би нэг л хүүхэдтэй тий манай хүү яг ээж аав хоёр нь бол тустай. Тэгээд ээж аав хоёр дээр ээлжлэл байж идэг. Тий миний ганц хүү тий одоо 12-тэй. Тий ээж нь бол гадаад хүн тий. Тэгээд манай хүү надтай англиар ярьдаг. Одоо бол Америк сургуульд явдаг тийм хөхтөө. Одоо миний амьдралын одоо хамгийн гол утга учир гэж боддоо шүү дээ тий. Тийм болохоор би бол аль болохоор сайн аав байхыг бол боддог. Аль болохоор тий аль болохоор сайн тий. Яг хөө тэгтээ би их нэг амьдралаа нэг сонин зүйл ойлгосон. Би ч өөрөө аавгүй хүн байхгүй тий. Аавтаа би амьдралдаа ганцхан удаа л уулзч утсан нэг тэр нэг 2 минут ч хүрэхгүй тий. Тэгэхээр манай аав наваа үгүйсгсэн байхгүй чи миний хүүхд бишээ гэдэг тий.
Тэгээд би бол насаараа аавгүй байсан. Амьдралдаа нэг ч удаа аавын хайрыг авч үзээгүй. Тэгээд миний хүү төрөөд намайг аав болгосон. Би тэгээд аавгүй байсан хүүхэд насныхаа шархыг бол би миний хүү надад идгээж өгсөн байхгүй намайг аав болгож. Тэгээд тийм болохоор би бол энэ бол одоо бурхан тэнгэр тийм ээ надад бол заяасан хүү гэж бодож байгаа тийм учраас тэгээд яг би юу ойлгосон гэхээр ер нь бол орчин үеч ингээл гэр бүл салалт хүүхд өнчил тэгээд янз бүрийн л асуудал яг орчин үеч яг ер нь цаг үед л байж ирсэн л тийм. Тэгэхээр яг бид нар бол дандаа л өмнөхөөс л илүү л байх хэрэгтэй гэж би бол бодсон. Тэгэхээр шил миний аав бол аваад хаяад явсан. Би бол хүүхдээ эзэж хаяхгүй тийм. Хүүхдээ хаяад явжсанаас би бол өгсөн дээр гэж бол бодож байна тийм. Тэгээд бурхан тэнгэр надаа нэгэнт энэ хүүхдийг хайрлах хамгаалж өгсөн болохоор би бол тэгэл эцсийн амьсгалаа хүртэл энэ хүүхдэд хайрлал хамгаалж явах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд би бол заах өөргөө энэ тэгж сайн аав гэж дүгнэх нь цаашаа. Гэтэ би бол ямар ч хэлсэн би бол одоо яг би Монголд ирчээд яг ингээл хүн амьтандаа уулзаал телевиз ярьсанд ороод чиний подкастт яриаг бол ингээл явж байна. Гэтэ энэ бол би нэг жилдээ би нэг удаа жилдээ бол би нэг Монголд 2 удаа л ирдэг тийм. Хүүхдтэй бол би 2 жил нэг удаа Монголд ирдэг байхгүй тийм. Тэгээд яг тийм нэг 101 2 3 7 хоног өвөл нэг 2 7 хоног ингээл нэг за өсрөөл нэг 4 7 хоног жилдээ хүмүүсийн хардаг тэр өвөө болохоос биш тийм. Одоо жилийн одоо 365 хоног байлаа тийм 340 хоногт нь би бол дунджаар би бол гэртээ ажил хөө гэсэн хоёр хөл зүйл би бүх анхаарлаа тавьдаг тийм. Ажилдаа яваад ажлаас буссагт хүүхэд тийм. Би Голландд би 19 дэх жилдээ амьдарч би тийч нэг ч удаа би бааранд орж үзээгүй шүү дээ. Тийм. Нэр итгэхгүй баг тийм. Гэхдээ бод байдлын тийм. Тийм. Би үлээс ажил хүү гэж явчихдаг. Яг тэгэд хажуугаар цөлөө цаг бол өртний соёлыг хөгжүүлэх гоё нийтлэл бичнэ тийм. Яг хажуугаар аялах хоббигоо хөгжүүлнэ. Гэхдээ аялахад бол бас их цаг орохгүй л тийм. Нэг орон руу тийм. Өсрөл 2 3 өдөр эсвэл заримдаа 1 өдөр яваад хүрээд байна тийм. Хүү бол надад бурхнаас өгсөн бэлэг гэж би боддог таялж шүү дээ. Тийм гол ингээл огшоол очиж байгаа байхгүй. Тэгэл би сая шууд танаас ингэж асуумаар санагдаж байгаа байхгүй. Ер нь ингээл гоё үлгэр жишээ шүү дээ. Одоо гоё юм шүү дээ. Одоо энэ яриа ингээд сонсохоор магадгүй үр хөвгтөө орхиод явцсан нэг аав ч юм уу бичлэг үзэж магадгүй гэж бодож байгаа. Миний хамгийн их эмзэлж явдаг одоо сэдв байхгүй. Одоо ингээд бурхнаас тийм гоё бэлэг ингээд ийм гоё өөртөө чи ингээд бүрэн адилхантай ийм гоё зүйл ингээд чи ингээ аа болоо гэдэг өгж байгаа тэрнээс ингээ татгалздаг хүмүүс байж тээ зөндөө олон байна. Тэр таны хувьд яг хоо тийм хүмүүс зориулж хэлэхэд үүрэг хариуцлага ер нь аав байна гэдэг ер нь ямар байхыг хэлж байгаа юм бол ер нь ямар хүнийг аав хүн гэж хэлж байгаа юм. Гэхдээ одоо бидний үед бол намайг жоохон байхад тэр Монголын нэг юм байгаагүй байхгүй юу. Тийм. Намайг жоохон байхад бол яг би нэг том хүмүүсийн амьдралыг нэг сайн ойлгодог байгаагүй л тэг. Ихтэл намайг жоохон багт гэр бүл салт гэж бараг байгаагүй шүү дээ. Single age, single аав гэж бараг байгаагүй. Тий. Тэгэхэд энэ нэг сүүлийн нэг 20 жил бүр гинтхэн гээд гарч ирээд энэ бүр нийгмийн асуудлын хэмжээнд бол очиж байна гэж би бодож байна тий. Намайг жоохон багт бол тий тэр ганц би ээж гэж бол хизээч би таарлаж байгааг амьдралдаа жоохон багтаа. Тий миний үеийн хүмүүс бол бүгдээрээ жоохон байх үеэ санаж авах тий. Ялангуяа тий за нэг 90-ад оны сүүлээс эхлээл 2000 оны ихээс ахуулаад гинтхэн ийм нийгмийн үзэл гарч ирсэн тий. Ер нь бол Монгол соёл уламжлал ерөнхийдөө гэр бүл бүрэн бүтэн байх, элэг бүтэн байх гэж ярьдаг тий. Их чухалчиж ирсэн тийм соёл байхгүй тий. Харамсалтай нь за гэр бүл салтаас гадна үр хөвгтөө орхиж явах асуудал бол төлөө өдөл бүр гамшиг болсон байна лээ нууц хэлэхдээ тий. Яг би зүгээр хэн нэгнийг шүүхэл ирэхгүй тэр хувийн байдал ямар байгааг бол би мэдэхгүй тий. Тэгэхээр би бол хувийн хувьд эзэж ойлгодог тий. Тэг би ч одоо яаж өөрийнхөө хүүхдийг орхиж явж чадчихна тий. Яг ээжээс нь бол салж болж байна, ааваас нь салж болж байна. Тий. За насан турш хүмүүс хоорондоо таарахгүй тохирохгүй асуудал бол байна. Гэхдээ тэг эцэг их хүүхд хоёрын харилцаа чижээс тасрахсгүй байхгүй. Ааваас нь салсан байж болно, ээжээс нь салсан байж болно. Гэхдээ хизээч эцэг их байх үүргээс хүн салж болохгүй байхгүй тий. Тэ. За ээж аавын хоорондыг холбож исэн зүйл бол хууль зүйн харилцаа, гэрэлтийн баталгаа тий.
За тэгвэл аав хүү хоёрын хоорондын харилцаа чинь байгалийн харилцаа шүү дээ. Цусан төрлийн тий. Өөрөө чинь биеэс тасарсан аим тий. Тэгээ хизээс салахгүй байхгүй тий. Тэгээд салж байгаа гэр бүл ч гэсэн энийг бас аюу сайн ойлгохдаг байх хэрэгтэй юм шиг байна тий. Ээж аав нь салсан гэхдээ аав хүү хоёр ээж охин хоёр хизээс салахгүй тий. Гэдгийг л аюу сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Зүгээр яг бид тэр хүүхдүүд л аюу өрөвдөлтөл байгаа юм л да. Хүүхдүүд чинь том хүний асуудлыг ойлгохгүй шүү дээ тий. Тийш тий. Би эсэнд би хэнийг шүүж байгаа юм биш. Гэхдээ ер нь бол би бол тий сайн аа бах юу хэлж өгөхөр л тэр хүүхдийн төлөө санаа тааж амьдрахыг хэлж байгаа шүү дээ. Тий. Өнөөдөр яаж байгаа бол хичээл нь яасан бол өлссөн болоо цангасан болоо тий юу хийж байгаа бол тий надтай хамт яаж цаг өөрийнхөө хүсэж байгаа бол энэ хүүхдийн ирээдүй юу болж ийн яаж ийн тий. За магадгүй зарим хүмүүс гэр бүлэн салаагүй байсан ч гэсэн ингэ санаа тавьдаггүй хүмүүс байж бас тий. Тэгэхээр ер нь бол тийм нэг би нэг тийм үг сонсч ирсэн. Chanel-ийн гол дизайнер байсан Карл Лагерфилд гэдэг дизайнер байсан шүү дээ. Одоо сайхан асуурсан да. Тэр хүн тэгжсэн байдаг. Хайр гэдэг бол үйл гэж аахгүй өөр юу ч биш. Тэ. Хайр гэдэг үг бол юу ч биш гэж аахгүй. Тэ. Хайр гэдэг бол үйлдэл. Хайр гэдэг үг чи үйлдэлээр бодитолдог. Тэ. Зөвхөн үйлдэлээр. Тэрнээс хайрыг хүн харахгүй, хайрыг хүн мэдрэхгүй. Тэ. Сонссон ч тэр нь бодит байдал болохгүй тэр хий хоосон зүйл. Тэ. Тэгээ энэ бол яг Америк хосын хайрч адилхан залуу эцсийн хий хайрчааг адилхан. Тэ. Үр хүүхдэд хайртай халамжтай ээж аа байна гэдэг бол бүхий л үйлээрээ тэрийг нотлохыг л харуулж гэлж байгаа. Тэ. Хүүхдийг ганцхан хайрлаалахын зөв юм уу? Одоо та чи өөрөө мэрэгжлийн хувьд ч гэсэн ингээд энэ айгу ийм өөр хүн байгаад байна шүү дээ. Тэгэхээр ийм мэрэгчлээ хүний хувьд одоо чи амьд явах хэрэгтэй, чи ингэх хэрэгтэй, чамд ийм үүрэг байна гэд хүүхдийнхаа хүмүүжил дээр та ер нь энийг яаж суулгадаг вэ? Тэгээ энэ хүүхдийг л одоо энэ хорвоо дэлхий дээр зөв амьдрах бүхий л тэр зэвсгээр хангана гэсэн үг шүү дээ. Тэр зөв хүмүүжлэр, тэр зөв үзэл бодлоор, тэр сайхан сэтгэлээр бусдыг хүндэд сурах, бусдыг ойлгож сурах, тэ хүмүүс сайн, тэ kind, хүмүүс сайн хандаж сурах, тэ хүмүүс соёлтой хандаж сурах. Бүхий л зүйлийг зааж хүн гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэ. Тэгэхээр хатуу үедээ ч хатуу. Би бол хүүхдтэй хатуу үедээ аюу хатуу. Гэхдээ мэдээж харигслах бол шал ондоо зүйл. Шүүмжлэх зүйлдээ шүүмжлэн. Зөвлөх зүйлдээ зөвлөн, урамшуулах зүйлдээ урамшуулна, тэ. Тэгэхээр тэ. Ер нь бол тэр хүүхдийн төлөө өөрийнхөө цагийг л зарцуулах гэсэн үг шүү дээ. Хүн ер нь явж байна шүү дээ. Сайн эцэг их байна гэдэг бол тэ. Өөрийнхөө цагийг л зарцуулах хэрэгтэй байхгүй тэ. Өөр чин тэ ажил байна тэ. Гэр бүлдээ зарах цагаа л тэр хүүхдэл зарна гэсэн үг шүү дээ. Ер нь тэ. Золиос гаргал гэсэн үг шүү дээ тэ. Одоо шууд хэлэх тэ. Тийм шүү дээ. Хамгийн үнэтэй зүйлээ л өгч байгаа юм байна тий. Хөөртөө байгаа. Бүх зүйлийг л өгч байна. Одоо шинэ би бол одоо олон улсын шүүх би одоо бараг 20 жил ажиллаж байна. Мөн үү? Би олон улсын шүүх, дэлхийн шүүхийн би ахлах хуульч боллоо. Надад цаашдаа одоо карьер хөх сонирхол үнэндээ алга. Тэ. Би шинэ зүйл хиймээр байна. Өөр хүсэл мөрөөдлөө биелүүлмээр байна. Би Монголд аж амьдармаар байгаа. Гэхдээ яагаад ирэхгүй вэ гэхээр манай хүүтэн чи сургуульд явдаг байхгүй. Манай хүүтэн чи тусгай сургуульд явдаг. Манай хүүд босол өгөх сургууль тэнд байна. Тийм учраас би хүүхдийн хажууд байх ёстой. Тийм болохоор би 18 хүртэл би их оронд ирж чадахгүй. Тэгээ одоо би Монголд ирээд бизнес центр хиймээр байдаг шил. Олон улсын хэмжээнд ч тий. Мөнгө төгрөг олвол би бол чадна тий. Гэхдээ өнөөдөр би хүүхдийн хажууд байханд тул цалинтай ажиллаа хийгээд тэнцээ тий. За замдаа ингээд хүнийг ажлыг ингээд олон жил хийгээд тэгэхээр бас ингээд өөддөг тий. Гэхдээ зүгээр би мэрэгчлээ дуртай. Гэхдээ тэнцээ би хүүхдийн хажууд байх боломж байгаа учраас тэрийг би 18 хүртэл тултал нь ашиглана. Хариуцлагын л нэг хэсэг юм уу тий. Байх хариуцлага хэсэг. Тэгээд өнөртөө ус гээд тэгэхээр та өнөртөө усны тухай бол нэлээд олон газар бол ярьслага болсон. Татин ер нь ярихад бол асуудаагүй асуултыг давтаж асуухгүй байх айгүй чухал байгаа даа. Мэдээж хүмүүс үдцэн байгаа даа. Би аль болохоор тэгж асуухыг хичээгээд явж байна. Тэгээд дараагийн асуулт болохоор өнөртөө ус гэж тэгж юм. За би жишээлбэл Chanel-д дуртай байлаа гэж тэгэхэд монголоор нэг одоо ингээл Chanel-ийн хуль хориг мэддэггүй ингээл уснууд байгаад байна шүү дээ. Юу асуух гээд юм гэхээр ориг усыг ер нь одоо энгийн хүн ер нь шууд ингээд хараад
эсвэл үнэрлээд ч юм уу ер нь яаж ялгадсан бэ? Тэрийг ерөөсөө мэдгүй байдаг. Ориг ус, хулих ус гэдэг байна. Тэгээ хулих усын түрхэд яваад байвал тэр нь муу юм уу? Эсвэл мөнгөний боломжтой тааруулаад тэр төтөд рүү ялгаагүй үнэртэй лаган болвол хулихын түрхэл яваад байл та. Ялгаагүй юм бол эсвэл магадгүй хүний биед муу ч юм уу тэр талаар та нэг хуль гэдэг бол ерөөсөө хуль гэдэг бол ямар ч баталгаагүй ус. Химийн найрлагын үед ямар ч аюултай бодис дотор нь биш магадгүй. Би айгүй муухай юм чамд хэлж ярьчихв. Австрал нөө цагдаа нар хуурамч өртөө ус зардаг бүлэглэлийг илрүүлээд зарж исэн бүтээгдэхүүнүүдийг шинжилсэн чинь нөө өртөө ус гэсэн зүйл дотороос янз бүрийн химийн бодис дээрээс нь хүний шээс хүртэл олдсон байл яах вэ? Тэ. Энэ үл яг Австралийн телевизэн мэдээр гарсан зүйл шүү дээ. Би зохиож байгаа юм биш тий. Тэгэхээр тэр дотор чи юу ч хийж магадгүй. Юу ч байж магадгүй тий. Над бол хуурамч ус харахад бол ойлгомжтой л байдаг. Ингээд гаднаас харахад болох бүдүүлэг хэмжээ алдчихсан тий. Хийц муутай зүгээр гаднаас харахад. Би тийм бигвэл би хамартаач хүрэхгүй. Үнэсдэгчгүй тий. Хайран хамар тий. Тэгэхээр хуулих зүйл бити яав. Зүгээр яг хүмүүс нэг өндөр брендийн үнэтэй гэхээр хүмүүс үнэтэй соёлд суралцж эхлээгүй байгаа болохоор эсвэл бага суралцсан болохоор өндөр үнэтэй гэхээр эсвэл том брендинг гэхээр хамгийн гоё үнэтэй ус гэж бодоод байгаа байхгүй тий. Үнэтэй ус бол урлагийн бүтээл тий. Үнэтэй усыг чи янз бүрийн массаар бүтээж байгаа тий. Тэгэхээр урлагийн бүтээл болгоныг шууд орсон материалаар ч юм уу брендинг нэрээр нь харьцуулах ямар ч боломжгүй. Хууль үнэртэй авч явах хооронд яг тэр үнэр чинь авч болох тий. Жинхэнэ оригинал гэж ярьдаг боломжийн үнэтэй усны зөндөө байна. Яг өөр чинь таарах. Яг адилхан түүхий дээр бүтсэн. Чи ингээ бодоод үзтээ Oriflame гэдэг одоо брэнд байна. Хүмүүс бол Монголд их тийм хямдхан гэж үздэг юм байлээ. Гэтэ тэр чи яг дэлхийн мундаг өндөр нэртэй тий Dior, Chanel одоо юу гэдгийг тий Hermès, Givenchy, Dolce & Gabbana тий тэр брэндүүдэд өртөн бүтээчүүдийн мастер чи яг адилхан хийдэг шүү дээ. Яг адилхан тэр мастерууд хийдэг байхгүй юу? Захиалгаар тий. Одоо ингээд өөрөө чи нэг мундаг дуучин авчираад ингээд дуулуулна л да тийм шинжилэлээр тийм үү. За манай шинжилэлээр $1000 дуулаад өгчих гэснээр өөр нэг шинжилэлээр за манайх арай жоохон төсөн мөнгө буутай $500 дуулаад өгчих гэж бодъё. Тэгвэл тэр хүн чинь $500 дуулж байгаа газартаа муу дуулна гэж байхгүй тий. Тийм шүү дээ. Надад бага мөнгө өгсөн юм чинь би сөнгө болоод дуулж чий. Яг тэрнтэй адилхан. Энэ чинь цаана урлагийн мастерууд бүтээж байгаа байхгүй урлагийн мастерууд тий. Тэгээд дээрээс нь бас нэг юм ойлоо. За дэлхийн хамгийн мундаг брендийн $100 өртөө осоо гэж бодъё. За $100 өртөө осонд хэдэн долларын түүхийд ордог гэж бодож байна. Чиний бодлоор. За $30 $100 өртөө. Тэр яагаад $100? Тийм үнэтэй л байдаг байхгүй. Өртөө ос бол маш ашигтай бизнес. Тэг. Яг тэгээ дээрэс нь яг тэр урлагийн бүтээл, дээрэс нь одоо өртийн мастертаа захиалга өгнө, мөнгө төлнө тий. За тэгээ дээрэс нь сав баглаа бодвол хамгийн гол нь сурчлагаа. Энэ юм чи маш их мөнгө нь явдаг байхгүй тий. Тэр брэнд нь үнэтэй болох шүү. Тийм болохоор 20 тий. Тэгэхээр $20 зарж байгаа өртөө усан ч $100 зарж байгаа өртөө усан ч адилхан $1 түүхийд орж байгаа гэж бодчих. Тэгэхээр заавал өндөр үнэтэй юм авах гээд за дээрээс нь би энэ одоо өндөр үнэтэй тий Hermès-ийн өртөө усыг авч дийлэхгүй юм чинь хөлхийг авч нэг хэрэггүй байхгүй. Тэрний оронд яг адилхан түүхийд орж байгаа эдгээр чинь хоорондоо тий. Тийм болохоор өөрийнхөө мөнгөнд тааруулаад боломжийн үнэтэй өртөө ус авахд маш олон төрлийн өртөө ус шүү дээ дэлхий дээр. Маш хямдхан боломжийн өртөө ус зөндөө бий. Яагаад яхаа асуугаад байна гэхээр сүүлийн үед одоо тэгээд шүү дээ ерөөсө Монголын лайв маяг харахаар ерөөсө Chanel Manel чинь 100,000 зам гэж байгаа шиг тий 150,000 зам гэл тий. Тэгээд би бас нэг YouTube-ээс өөрөө өнөртөөс жоохон сонирхдаг болохоор ингээд нэг ориг хөлх хэдрэг гэл ялгааг ингээд олоолж жоохон харж мараад байдаг байхгүй. Тэгэл харж яхаар ер нь бол таны хэлдэг маш зүг байхгүй. Энийг л хэлэх гээд байгаа байхгүй. Зүгээр л оргиол авч төрхтэй. Тэгэхгүй бол эн чинь хөлхөн дотор надад та хэлж шээс өртөл гарч ирсэн гэд тий. Тэр бүр цаашлаад хүний зүрх судасанд хүртэл муугаар нөлөөлдөг тийм хортой химийн бодис хүртэл зарим үнэртэн уснаас гарсан байдаг юм байна шүү дээ. Бодоостой. Тэгэхээр ер нь тэрийг олон жил хэрэглэх юм бол уцуугаа цацсан, арьсруугаа цацсан. Тэгээд дээш нэг үрчилтөө өөр амьсгална. Бид нар яаж үнэртэж байгаа? Тэр молекул чи хаман дотор ороод ч байгаа байхгүй юу? Тэ. Энэ амар амрын хөндрийг чи молекул чи орчиж байгаа шүү дээ. Тэгээ би үнэртэж байгаа байхгүй тий.
Тэгэхээр чи бид нар чи ингээд амлууга хор ингээд шахаж байгаа тий яг адилхан зүйл тий. Арьсаа чи шингэн тэр тий. Арьсан дээр чи тосрохоор шингэж байгаа ч тий. Тэрнтэй адилхан өөртөө бас шинг бас ингээд шингэчихэж байгаа шүү дээ арьсгууч. Тэгэд ер нь хүн ер нь ингээд байнгын ингээд ийм өөрийнхөө усыг ер нь олно гэдэг аюу хэцүү юм шиг байгаа. Аюу олон төрлийн ус үргэлж үдчихийж ингэх хэрэгтэй юм шиг байгаа. Энэ тал дээр зөв тэр одоо Hermes гэдэг одоо брэнд байсан шүү дээ байдаг шүү дээ тий. Тэрний одоо өөртөө усны мастер байсан Jean-Claude Illeana гэдэг мундаг өөртний мастер бий. Яг сүүл Hermes-ээс ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Гэхдээ өмнө нь бас маш олон брэндуудад өөртөө бүтээж өгсөн. Тэгээд тэр хүний хийсэн зөвлөгөө гэдэг байна. Маш энгийн. Өөртөө усны дэлгүүрт очиод янз бүрийн өөртөө ус зөрхөж үзээд нэг өөртөө ус бол дахин буцаж очиод байвал тэр чинь таны үнэ шүү дээ. Тэгээд өнөртөө ус гэдэг бол яг хувцастай адилхан гэж бодож байгаа. Өөр хүн таарж байгаа ус тань таарахгүй. Тэ таны биеийн хэмжээ пропорц ч ондоо. Тэ таны арьсны өнгө, нүдний өнгө, тэ өсний өнгө бүх хэмжээ хувцсны чинь өнгө дизайн загвартай нийцэж явах хэрэгтэй байхгүй тий. Тийм болохоор өөрийнхөө хамрыг даг, өөрийнхөө мэдрэмжээ сонс. Тэгээд заавал үнтэйг нь битгий яв. Заавал хямдхныг ч гэх хэрэггүй. Тэг үнтэй болгон сайн биш, хямдхан болгон муу биш тий. Бүгдээр урлагийн бүтээлүүд дээрэс нь тий тань таалагчлаавал бусдын таалагдах гэсэн хамаагүй тий. Тэг өмнөдний сонголт нь буруу зүг гэж бол байна. цагийнд бодогдлоо л да одоо ингээл хүмүүсийг гоё баярлуулаад ингээл явж хахад тэр дунд нэг хөгжилтэй зүйл ер нь тохиолдож исэн болоо санаанд ороогүй реакц үзүүлж исэн ч юм уу тиймэрхүү зүйл байна уу танд? Үгүй яг нөгөө би ч яг миний нэг сайн чанар ээжээс авсан сайн чанар бол би ямар ч юм тууштай ханддаг байхгүй тий. Тэгээд би ч одоо энэ группийг 11 жил авч явж штэ би 11 жил Монгол өртний соёлын тухай тасралтгүй ярьж байна тий. Цаашлаач бол миний өртний соёлыг бол түүхэд тий өөрөө хөнөөр орлол явна. Тэгээд янз бүрийн юмнуудад зөндөд таарч ирсэн тий. Яг зүгээр яг чиний сая ярьсан өөрөө өртөн бэлгэлттэй холбогдлоо хэдэн жилийн өмнө ингээл би явж исэн байхгүй. Тэгээд би энд явж би хаяг нэг байгаа газар бичдэг байхгүй. Энд байж нэгэ түрээд. Тэгэл явж ирсэн бүр тэр хоолоос нэг ууаа гэж ойрлоо. Хоёр бас нэг хөөгөн залуу хоёр тий. Амар хүчсэн заяа. Амар нүүр нь улаацсан амар хөссөн гооцсон. Хойлоо нэг чинь марууч зарим маруу ингээл нэг юм шаармаар барьцсан. Яг болж исэн байгаа байхгүй. Тэгээ намайг байна гэж борог 2 км-ийн цаанаас гүйсэн байгаа хөөхий тий. Тэгээд гүгээд стоноо хараа гэдэг нөгөө тэг нэгээ чирцсэн. Өө сүйд болоо. Амар хөөрхөн санагдаж байгаа байхгүй. Тэгээд би яас хөөрх юм бэ. Тэгээд би хоёрт нь өртөө осгоо баярлаа энэ тэгээд тэгсэн чи дараа нь нэг цөөхөн жилийн дараа ч үлдээ нэг нь над руу бичсэн. Таны групп дээр та тэр зургийг устгаад өгдөх үү гэдэг. Би яагаад гэсэн чи бит хоёр салцөө гэдэг. Тэгээд тэр relationship тэр харилцааг эхнээс нь дуустал байсан байгаа байхгүй юу. Тэгээд за одоо өөртөө устгах гэж байгаа яг устгахаас та харамсалтай юм да. Яг би юм хэлээгүй л дээ өөрсөн тий. За окей гэл өнгөрсөн тий. Гэтэ дотор болгүй та хоёр чи их л хөөрхөн хос байсан да тий. Нэг тийм юмнууд их та. Гэхдээ тэр ирж байгаа нь амар хөөрхөн байсан байхгүй юу тий. Тэ харь бүр төсөөлөж гарч ирсэн. Энийг чирсэн хараа бинд байж та аттааштай гэдэг. Хөөх яд тэ. Тэгээ бас нэг би яжс чи нэг охин над руу өглөө бичдэг байхгүй Монголд нэг өвөл очсон байсан юм аа хэдэн жил яа. Тэгээ тэгсэн чи өвөө би ингээд сая хаалгаанд орж байгаа ажирсан юм аа. Тэгээд тэг хаалгаанаас ухаан ороод сэрээд уцаа харсан чи та Монголд ирсэн байна. Би тантай уулзч чадахгүй. Та хүрээд ирэх болохгүй мө гэдэг байхгүй. Тэг манай ээж ихтэй 5 шат байсан. Тэгээд тэр нэг 3 дугаар эмнэлэг твчихнэ гэд. Би тэгэхээр би яг замаараа танаа эмнэлэг чинь дайраад очие гэд. Тэгээд би очдөг байхгүй. Тэг өөртөө өсө билээлэх гэд. Тэгээд би тэр өвчтөн байна уу гэд утсан чи ээж нь гараад ирэхгүй юу. Тэг би тэ ээж гэж мэдээгүй гэсэн чи тэгээд тэгэж гарснаа яах чаа гэхээр би охинтой ч уулз юм үлч хин уулзъя гэж хэлэх юм гэдэг тэгэхгүй. Тэгэхээр би өвөө нэгсэн гэж хэлчихээ гэсэн чинь нөгөө ээж нь гайхаад юу. Ээж нь нэлээд гайхснаа орчдөг байхгүй тий. Тэгсэн чинь нөгөө хөрхий тэр бүсгүй гараад ирсэн шүү дээ. Ингээд хөөрхий амтаа дөнгөж мисаслд ороод гарч ирсэн. Тэгээд одоо тэр бүсгүүд энэ одоо эрүүл мэндийг хүссэн тэр бүсгүүд тэгээд хөрхий тэгээд битэр тэгж нэг уулзж ирсэн. Тэгээд айгүй тэгээд амар гайхсан гэсэн тий. Тэгээд ээж нь орчихсон юу гадаа өвөөгээд хүн чамтай уулзах гэдэг танаа юу амар юу ээж нь хөрхий амтаа бодод хөрхий амтаа гайхсан байлгүй тий.
Тэ одоо охин дөнгөж нөө хаалганаас гарч ирсэн охиноо энэ одоо ирүүл байна уу гэж бодсон юм уу те. Нөө тэ наркоз нь гараагүй байж гэж бодсон юм уу те. Тийм хөгжлөө өстэй зөндөө болж исэн. Над бол тийм ярих юм бол зөндөө юм уу. Тийм жишээнүүд байна. Нийтдээ юм. Тэгтлээ бүр танаас бидлэг тэр өнөртөнгө авахыг бүр хүсэж штт тэ хүмүүс. Хөрхөн штт манайхан те. Өчтөр оройос тэг пост хараа яжсэн чинь бас тэгээд лсэн өвөө одоо энүүгээр ирчиж болдгоо мó тэрүүгээр ирчиж болдгоо мó гэх. Нэг зам бас тэгсэн штэ нөгөө гадаа наттай хүмүүс таарлах гээд нэг залуу тэгсэн штэ. Энэ өвөө одоо яв та одоо тантай таарлах шалуун зүүн өдөжхөн гадар гүйлээ. Олохгүй мэ та одоо Монголоос яв гэж шууд хөөс штэ. Та одоо баригдахгүй байж зүгээр шал тийм юм үний хорхоо өргээд. Одоо эртхэн шиг явж үз та гэж. Гэтэ нэрээ яалтчгүй за өвөн одоо усаа савлж ийна гэж зураг харахаар яалтчгүй догтлээ байлээ шүү нэрээ тэг авчи ямар ус юм бол авчих юм. Би одоо бараг 15,000 өгсөн баг шүү харилцаар. Гоё хаа би өчтөр таниас ярьцлагыг үзэж аваад сонсч ирсэн нөгөө хүн тийм гоё өгөх тэр мэдрэмж аягүй гоё гэж та ярьж ирсэн шүү дээ. За аягүй гоё ачаарл баггүй ачаарл тийм яаж юу н олж авч өөртөө суулгаваа. Одоо залуучууд харж байгаа шүү дээ. Хүнээс ахвал мэдээд байх гэхээс өхөө мэддэг байх юм. Би сая групп дээр цэцгээ гişгээд нэртэй нэг нийтлэгдсэн тэрийг уншаарай заа. Тий шууд групп руу ороод кириллээр ингээд цэцгээгээд хаахад гараад ирэх бах тий. Тэн дээр би одоо багада хэрхэн өгөх соёлыг хүн сурсан бэ гэдэг тухай нийтлэл байгаа. Тэрийг уншаарай. Тий. Гэхдээ ер нь бол яг нэг юм байнамаа. Бидний амьдарч байгаа зах зээлийн нэг юм чи юу авах нэг юм байхгүй. Аав тий би цалин хийн мөнгө олно тий бид нар ч одоо дандаа тэгж байгаа шүү дээ тий ийм ажил хийн ийм наймаа хийн ийм цалин ийм их мөнгө олно тий тэгээ ер нь одоо энэ чинь хүний шунал дээр суурилсан нийгэм байхгүй зах зээл нийгэм чинь тийм үстэй тий тэгэл аль болохоор хямдхан аавна аль болохоор сэлтэй багт нь хямдарсан багт нь аавна тий тийм үү тэгээ аль болохоор хөдөлмөрөө өнлөө энэ чинь гэхдээ угаасаа хүний мөн чанар хүний шуналч одоо хүний нэг хэсэг шүү дээ хүний мөн чанар тэгээ зах зээлийн нийгэм чинь энэ дээр суурилсан юм нийгэм баггүй гэхдээ нөгөө талаас бас хүний мөн чанар чи өөх хүн мөн чанар баггүй тий тэгэхээр хүн чинь бас дандаа авах биш бас өгжээж эн чинь ингээд хүний мөн чанар чинь тэнцвэртэй болж байгаа байхгүй тий тэгжээж бас ингээд аж аргал нь ингээд тэнцвэртэй болж штэ тий авах бас сайхан тий би сайхан ажил хийгээд өндөр цалин авах чинь сайхан шүү дээ тий. Гэхдээ тэрний хайжгаа би бас бусад өгч чинь сайхан байхгүй. Тэгэхээр бид нар чи ингээд дандаа бас ингээд зах зээлд даагаад ингээд дандаа л авах биш тий. Өөх байж болно. Гэхдээ тэр нь юу ч байж болно. Заавал над шиг байх албагүй. Хүн болон өөрөөрөө тий. Нийгэмдээ, сайн сайхандаа, гэр бүлдээ, найзуудтай тий юу ч байж болно тэр нь. Заавал мөнгө төгрөг бэлэг байх ч албагүй шүү дээ. Тий. Хүнд айгүй зөв хэрэгтэй үед нь зөв зөвлөгөө өгч аюу том өөх соёл байхгүй тий тэр хүн чинь цагаа зарж штэ тий тэгэхээр ер нь бол хүн бол авах өөхт тэнцчээж хүн аж аргалтай байдаг тий надад нэг зүйл аюу сонирхол татлаа сая таны ингээ ярьж байхад ажиж байхад би одоо ингээд нэг сүртэй ингээд таны хажууд бол би ингээд юу ч биш штэ ер нь аль хин ч биш штэ тий ингээд ер нь өөр ингэсэн нэг ойлгохтой карьер яг хөө миний л хувьд штэ тэгээд ингээд бодохоор би хаяа ингээд юм бодоол ингээд кофе уугаад сууж байхдаа боддог. Би амьдралдаа айгүй их ичвтер байдалд орж исэн ингээд нэг зүйлээ ингээд хаяа гинт ингээд талгаад орж ирдэ штэ. Яг тэр мэдрэмжийг ерөөсөө мартагддаггүй. Тэгээ би сая таныг бодож байхад энэ одоо энэ хүртэл та мэдээж дандаа л ингээд гоё дардам зан ингээд туулаад дандаа л гоё сайхан байгаал дандаа л хүнд өгөөл ингээд гоё байгаагүй л байгаа штэ. Тэгээд бодохгүй юу хаяа нэг нэг боддог сэтгэлээс гардггүй нэг юм хичвтер байдалд орж исэн ч юм уу те өөрөө өөрийгөө айгүй их ингэж голж исэн нэг тийм зүйл байдаг болоо гэж бодлоо. Байлгээд би ингэдэг байхгүй. Би нөө сургууль онц төгсдөг байхгүй. Тэгсэн мөртлөө ажилд орч чаддгүй. Тэгээ манай ангид нэг айгүй тийм миний айгүй таалагддаг тийм нэг манай ангийн хүүхэд байсан тий. Тэгээд би ингээд тэгээ манай нийгэм ч айгүй шудраг бас нийгэм шүү дээ тий Монголын нийгэм. Тэгээ би чинь дөнгөж сургууль төгссөн, сургууль онц төгссөн мөртлөө ажил олддгоо, цалин мөнгө олддгоо тий. Тэгсэн чинь нөгөө нэг сургуулаа баг арх ууж байгаа төгссөн, муу сурж байгаа төгссөн залууч ингээ айгүй гоё газар ажилд орчиж байгаа байхгүй тий. Тэгээд би нэг өдөр бүр ингээд бүр амар өлсөд бүр мөнгө байхгүй тий. Хоолнож мөнгө байсан миний үед бол айгүй хэцүүсэн тий. Тэгээд би нөгөө нэг би айгүй дургу нөгөө залуу штэ манай анги. Тэгсэн мөртлөө одоо танил талаар ажилд орсон тий. Тэрнээс би нэг өдөр чи нэг 500 төгрөг над зээлээч гэд гуйжснаас би одоо хүртэл амар хичдэг тий. Тэгээд бид ч айгүй дургу хүнээсээ тий.
Тэгээ уг нь бол би бол илүү амжилттай явах хэрэгтэй хүн байхгүй юу тий. Би ч сургуулаа онц төгссөн юм шүү дээ тий. Тэгээд тэгтээ яг би нөө шударгаар явах гэдэг оролдоод байхгүй юу. Тий. Тэгээ нөө шударгаар зүгээр явж исэн хүн маань тий дахиад танил таллаараа мэхэлсэн хуурсан тий. Тийм хүнээсээ гуйсандаа би бол аюу харамсдаг тий. Тэгээ нөгөө хүн ч өгөөг нь надаа. Тэгэхээр чи бүр муухай мэдрэмж болчихж байгаа. Тэгээд одоо бодоход би нэг тэрүүхэн үеийг төвччихгүй яа та гэж боддог тий. Гэтэ тэрд бол үнэхээр амьдрал бол аюу хэцүү байсан. Намайг сургууль муулгаж байгаа. Ажил олдохгүй. Тэр үеч монголчууд гадаад ч явж чаддаг байсан шүү дээ. Тэгээд яг хөө тэрнээсээ би аюу хичдэг тий. Гэхдээ яг хөө тэрнээс би бас сурсан тий. Яг би яг илүү төвчээртэй байхыг тий. Тэгээд миний амьдрал бол тийм тэр бол миний хувьд аюу хичүүртэй зүйл одоо бодоход тий. Тэрнээс бол би хичдэг тий. Гэхдээ энэ бол миний хийсэн алдаа. Тэгээ миний хувьд ч аюу том унал тэр ичгэвтер байдал тийш дээ. Тэр тэгтээ ичгэвтер байдал танд байсан болохоор та бас илүү ингэж тэрэнд хурцлагдаж цаашаа танд бас өөр зүйлийг сургасан баг. Яг хоо залуучууд ичгээс айдсан шүү дээ. Гэтэ зүгээр яг ичгэвтер байдлаа орохоос яг би тийм зүйлийг болоод аюу сурж байгаа байхгүй тий. Одоо тэгээд би одоо биш яадаг жишээ яриа. Би ингээд сураад биш цагдаагийн сургууль төгссөн байхгүй тий. Тэгээд цагдаагийн сургууль төгсөөд би тэгээд тэрнийхээ дараа яг саяны бас асуудал болсон шин дараа би яг ажил хийгээд одоо цалин авч эхэлж шүү дээ. Гэхдээ цагдаагийн цалин гэж одоо хэцүү шүү дээ тий. Тэр үед бол бүр хэцүү байсан тий. Би тэгээд бүр өвлийн гуталч авах мөнгө 100-ны гуталтай би өвөл тоолж ирсэн шүү дээ. Цагдаагийн ажилтаа тий. Тэгээд шудраг хүн үнээс хэл авах авч чадахгүй тий. Тэрэн чинь яг сургууль төгсөө жилийн дараа манай ангийнхан буцаа сургууль дээр уулзсан гэхгүй тий. Тэгээд би ингээд очиж манай ангийн хүүхдүүд чинь бас дахиад нөгөө сурлага муутай хүүхдүүд чинь танил талаараа гайгүй ажилд орсон тий. Тэгэл багш нарыг уулгана гээл мөнгө төрөг яриад тий. Би чинь өвлийн гутал авах мөнгөгүй чи юу хүнд арх уулгах вэ тий. Тэгээч би ер нь бол яг гоо эрдэм заасан багш нартай талхалтай явдаг. Гэхдээ хүмүүст багш нарт арх марх уулгах гэдэг зүйлтэй бол би нийцдэг ёссон хувьд. Би багтаа ч юу нэг тийм хатуу шудраг төрлийн хүн байсан байхгүй. Манай ээж уус тийм хүн тий. Тэгсэн чинь манай ангийн нэг залуу хэлдэг байхгүй. Орчлоо чи өстө оюутан багтаа ч бол харж чулуу байсан. Одоо ч бол харж чулуу байсан. Чамаас мөнгө гарахгүй нэ гэж байгаа байхгүй тий. Гэтэ би шудраг цагдаагийн ажилтан байсан. Би цавсан цалингаа би гуанцны өрөнд өгөө дуусчихна. Тий. 100-ны өвлийн гутлаа авах мөнгө байхгүй. 100-ны гуталтай өвөл таа. Тэгэл нөгөө залуу чинь тэрүүчээ гаргаж ирсэн. Бөө ингээд 10,000 тоолол. Миний надад одоо гайхуулж байгаа байхгүй юу тий. Тэгэл яг тэр үед л яг одоо би нөгөө ичүүртэй явдлаасаа суралцж штэ тий. Тэр үед бол би заах би өнөөдөр ядуу байна тий. Би шудраг цагдаагийн албаа агч. Гэхдээ энэ үнц нь бол надад чухал тий. Би тэгэхээр юу ч хэлэхгүй тэгэл яваад гэж байгаа байхгүй тий. Бид багш нарыг архитуулах юмд нь ч оролцоо тий. За би явлаа гэл ажлаа хэлээгээ яваад гэсэн. Дараа нь тэр залуу шоронд орсон байл ш тахуул эргээр тий. Өөрөө цагдаагийн ажилтан байсан юм шүү дээ тий. Тэгэхээр үннээрээ бол өхөр тэргээр туулаад гүйцэн гэж үг байна. Тий. Хүн үннээ шударгаар айгуу чухал. Хүн чинь шударгаар явснаас хизээж харамсах хэрэггүй. Ичүүртэй байдалд орсон ч битгий харамс тий. Хүн зөв яваад тий. Зөв заяатай, зөв бодолтой, шудлан шударга ингэ явж хахад хүн өхөр тэргээр туулаад гүйцэн гэж Монгол ардын зөрч зүг байна. Тий. Яг тэр тухайн үед бол тэр хүн намаа ингэ тэгээд даапалж хад бол гоё л байсан баг. Тий. Би яста хүн архитуулах мөнгө гаргаж чаддаг бол халж хурууллал гэж нэрэндээ тохирсон л байсан баг тий. Гэхдээ ёс зүгөө тийм шудраг бус муухай зүйлтэй бол би нийлэхгүй тий. Одоо залуучууд тэгээл л штэ. Та сонсч л байсан баг. Одоо ингээл шудраг нь юусэн амжилтанд хүрдгүү нийгэм болсон юм байна. Би одоо яах вэ? Харин тийм манайд нийгэм тийм байхгүй. Намайг дөнгөж сургууль төгсөж авах тийм байсан. Одоо ч тийм байгаа. Цаашдаа ч тийм байна. Гэхдээ энэ болгон чин богино настай. Энэ болгон чин үргэлж тийм байхгүй. Хүн зүвэрэг дагаад явах хэрэгтэй байхгүй. Тэ. Үннээрээ бол өхөр тэргээр туулаа гүйцнэ. Мөн тийм үгүй шүү дээ. Одоо Монгол ардын зүрх зүгнэж маш гүү ухаантай. Тийм болгон чин зүрх зүг байхгүй тий. Таны яриаг сонсохоор шууд таны ээж ч л санаад ороод. Тийм би ингэж бүх сайн мэдсэл авсан. Надад бол юм байхгүй. Тийм яагаад ингэж хэлж байгааг тий ойлгомжтой тий. Би бас нөгөө өөрөө ээж хүн болохоор ч тэр юм уу. Ер нь хүүхэд том болоод одоо хүн болох
тэр бүх зүйлийн үндэс нь ерөөсөө л тэр ээж аваас авсан хүмүүжил байгаа даа шүү дээ. Яаж хүмүүжүүлсэн, хэнийг даган дуурайж өссөн гэдэг айгүй чухал байгаа даа шүү дээ. Та ээжийнхаа тоогой жоохон яриач. Ер нь та сая хэлж манай ээж бас ер нь тийм хатуу хүн байсан. Ер нь шудраг тийм хүн байсан гэдэг чинь шүү дээ. Тийм. Би ингэдэг байхгүй. Би нөө ээжтэйгээ ингээд нөө дээрүүд пианоны цуслан гэж багтны явдаг байсан. Одоо хүүхдийн одоо цуслан гэсэн үг л дээ. Одоогийнхоор бол дээрүүд бол пианоны цуслан гэж нэрлэдэг байсан. Тэгээ би ээж нөө манай ээж хөөрхөн хамт яагаад пианоны цуслангийн багшаар явдаг байсан болохоор нөө хөөрхөн хамт ганц үе ээж 3 хүүхд өсгөж байгаа юм чинь 100 амралтаараа жоохон бас мөнгө хийх гээд өөрхөд тухайдаа тий 100 амрахгүйгээр цуслангийн багшаар ажиллаар явж байгаа хгүй. Тэгээ би ээжтэйгээ нэг багт ороод явж штэ бүлэг гэж ярьдаг штэ. Тэгээд байж хат манай ээж үрөөсөө шудраг гэдэг бүр улаанцаа ингэж харуулдаг гэсэн үг. Тэр нь яадаг гэхээр би ч одоо ингэж байж штэ. Манай ээж чинь ингэ бүлгийн багш би ингэ ээжийнхээ бүлэгт орсон тий. Тэм утал сурагч орчлон босгоод алхаад маш тэгээ би дотор бочсон. Яа энэ маам ихний модоос сүрчээстэй зүгээр. Бүр манай ээж бүр албаар тэгж ханддаг байсан байхгүй тий. Энэ миний хүүхд ч гэсэн би хамаагүй шүү. Тий. Чи адилхан бусад бүлгийн хүүхдүүдэд адилхан сурагч шүү чи. Би бол чиний багш шүү. Тий чи миний командыг биелүүлэх ёстой. Тий. Тэгээд чи бусад хүүхдүүд үлгэр дуурайд үзүүлж байгаа. Би тухайд ойлгодог байсан. Тэгэхээр чи бусад хүүхдүүд ойлгож шээ. Нэ манай нараа багш чинь өөрийнхөө хүүхдэд хүртэл ингэж ханддаг зарчимч хүн юм байна. Энэ нараа багш танил тал гэж те өөр хүүхэд гэр бүл гэж бусдаас илүү үзэхгүй юм байна. Тэр хүмүүжил чи надад ийм зүйлийг суулгаж өгч байгаа байхгүй те. Одоо би бас нэг чанд бас нэг юм ярьж. Дээрээ яадаг байсан гэнэ нөгөө маа дунд сургуулийн багш тэгээд дунд сургуулийн багш нар чинь ингээд 100 гэдэг нөгөө сургуулийн засвар хийн 10 жилийн сургууль. Тэгэл бөө нөгөө ингээд будаг аваад нөгөө ширээ сандлууд буддаг шүү дээ ингээд 9 сарын 1-нд ирэх чинь ингээд бөө будаг үнэрсэн байдаг үз. Тэгэхээр тэр нөгөө багш нар аюух нөгөө будагнаас нь хулгайлдаг байсан гинэ. Тэгээ манай ээж одоо тэгж хөгшөө юм болчиход яа орчлоо тэр үед ээж тэр будагнаас нь жоох хусчдаг байж. Тэгсэн бол ингээд та нарт одоо чихэр бичээ авч өгч байхгүй юу гэж хэлж байгаа шүү дээ. Би тэг нь хэлдэг байхгүй. Гэхдээ харин та тийм байгаагүй учраас хүүхдүүдний өнөөдөр ийм өсч том болсон байна. Ойлгож байна уу? Тийм байхгүй юу? Тийм. Яг манай ажил хөөрг одоо хөшчүүд тухайд би одоо ингэ ямар биш амар үнэчээр өстө бороо тэ нөгөө бодгийн өстө яг хэмжээгээр аваад яг бодоал үүдээс одоо бодоход ганц 2 литр бодог хосчихгүй яа. Өөрөөр тэгсэн бол бидэрт тэр хуссан мөнгөөрөө чихэр юм савж өгсөн ба шүү дээ. Тэгэхээр энэ гэр бүлийн хүүхд ээж аав хүүхдэд үзүүлж байгаа нүдөө амар чухал. Миний амьдрал сайн сайхан байгуул, миний зан чанар сайн сайхан байгуул бүхэл юм ерөөсөө ээжээс л авсан. Би боддог байхгүй. Би одоо энийг хаанаас сурцсан болоо бодоод яваад буцаад цаг хугацаа ухраад яваад байхаар л яг л ээжийн хэлжсэн юм үзүүлж ирсэн үлгэр дуурайл л тий. Тэр болон л баг тий. Тэгэхээр аюу чухал. Манай ч яг тэгдэг байсан байхгүй тий. Тэг адилхан санагслаа. Манай ээж аваараас хаяа тэгцэн сууж идэв. Битээр одоо хинд ч хэрэггүй юм шудраг гайгүй юм тэнэг байсныхаа төлөө одоо ингээд те юу чгүй ингээд явж ин да. Тэр үед бидэртэй хамт ингээд одоо 8-нд гарч исэн хамт ингээд ажиллаж исэн хүмүүс ингээд харахаар айгүй тийм сэргэлэн те ингээд хутлаа яриад хүний арга одоол ингээд явж исэн хүмүүс өнөөдөр айгүй ингээд мундаг явж ин да. Хаяа ээж аваархаа тэгж ярихыг сонсоод жоохон яг үндэ сэтгэл жахаа өвддөг үгүй шүү дээ. Тэр харин тийм байсан хэрэг өөрд байсан бол магадгүй бидний хүмүүжил бас энэ биднэрт өгж байгаа хамгийн үнцэнтэй зүйл заяа. Тэг бид нар үр хөвгтэйгээ үзүүлж байгаа үлгэр дуурайл бид нар ээж аавс авсан юм чинь энэ ямар сургуулийн дипломоос илүү зүг байсан. Гэхдээ би одоо манай ээж надаа тэгээд сургуулиасаа бодог хулгайлж өгөөд тэгээд би тэгээд тэрийг дуурайж авч байгаа. Би шоронгийн хулгайч болсон байвал яах вэ? Гэхдээ байж болно шүү. Тийм шүү дээ. Тийм. Байж болох байхгүй юу тий. Би өнөөдөр хинч байж болно шүү дээ. Хинч байж болох. Гэхдээ би магадгүй өгцөнч байж магадгүй. Хүний амьдрал хаашаач иргэж болох байхгүй тий. Тэгэхээр одоо тэрүүхэн хэсэг одоо тэр нэг бяцхан шунал тий. Тэр хууль бус тэр ёс сүг явдлыг төвчээд гараад зүвийгээ бариад шударгаа бариад явсан эцэст амьдралд илүү үнцэнтэй. Илүү зөв, илүү сайн заяатай гэж тэрийг хэлж байгаа шүү дээ. Би одоо ингээл цаг явахын хэрээр тэр тэнгэрт байдаг одоо мундаг ийм том миний хүрч чадахгүй тэр лаглаг ийм алтар хүндтэй мундаг хүмүүс
яг л бидэртэй адилхан энгийн л хүмүүс юм байна гэдгийг илүү их хэмжээ ойлгож эхлэх байгаа байхгүй юу. Тэгээ таны яриаг чи сонсохоор яг та юу нэ ээжтэй хамгийн сүүлд хизээ хайртай гэж хэлсэн. Наад чи яг би юм хэлдэг л да. Гэхдээ яг хүн ингээд яг өөр төрөөр тулахаар тэгээд бид нар хайр үзүүлж чаддгүй л байгаа байхгүй. Тэгээд амар сонь бид нар тэгдэм байлээ. Бусад хүмүүсийн амар баярлах дуртай мөртлөө ээж болохоор за ээж яад энтертэй тэгвэл тэгээд ээж аав тэрсэлээ. Үгүй амар сонь бид нар ээжтэй хайртай мөртлөө ээж аавтай хайртай мөртлөө хамгийн хайртай хүмүүсээ бид нар чинь одоо дорд үздэг юм байлээ. Үл тоодог тий. За одоо ээж та маяглаад яавал гэж тий. Би өөр хүнд нэг баярлуулах гээд өөр хүнд илүү сэтгэл төрүүлэх гээд дагч. Тийм үстэй. Гэтэл уг нь бид нар чи хамгийн сэтгэл төрүүлж ах хэвээр хамгийн хачааг нь хариулж ах хэвээр юм чи бид яа аав ич нар шүү дээ тий. Тэгэхээр бас би ч гэсэн бас энийг ойлгож суралцаал ер нь явж байгаа тий. Би нөгөө нэг эх орноосоо жоохон олон жил хол байсан болохоор ч тэр юм уу одоо ээж аваагаа айгүй сансан сэтгэл ихтцэн ч юм уу мэдхгүй ямар ч тач ингээд хүнтэй ярилцахаар яг л нэг энэ үгийг сонсомоор байдаг аахгүй нэг ээж аавдаа хайртай гэд хэлжээсэ. Тэгэхээр тэгвэл бас миний бас сэтгэл айгүй гоё болох гээд байгаа аахгүй. Яг яагаад би ингээд энэ гэхээр нэвтрүүлгийн бичлэгийнхаа төгсгөлд те гоё таныг бас ээжтэй бас гоё үг хэлжүүл гоё юм уу гэж бодоод байхгүй юу? Зүг. Та юу гэж боддог? Бид ээж маам гэж дууддаг байхгүй тэгээд яг маам тэгээд юу яг ер нь бол ийм юм ба юу нэг Австралийн нэг мундаг телевизийн би одоо яг одоо би толгомдоод нэр нь орчихгүй. Тэгэл тэг ингээд янз бүрийн ингээд амтан сануулаад энэ одоо байгаль орчны тийм зүйлийг хөтэлдэг юм байхгүй. Тэгээ тэрийн дэлхийд аюулс. Тэгээ тэр хүн өөр амар гоё эмоцтой ярьдаг. Тэгэд хөөх яг тэр ажлаа хийж авч байгаад яг тэр загсанд хатгуулаад нас орсон шүү дээ. Аюу мундаг хүн байхгүй тэгээ. Тэгээ нэрийг санахгүй байна. Тэгээд чи бүр Австралийн соёлын элч дэлхийд аяараа. Тэгээд тэр хүний нөө аав ээжтэй бичсэн загтлын тэр нас орсноос хойш нэг номонд авчилсан байхад нь ээж аав нь олсон юм байна лээ. Тэгээд тэрнээр тэгээ өөр хэлсэн байгаа байхгүй. Тэгээд намайг баг багтаад ээж аав та хоёр. Тэгээд би одоо ингээд товчилж хэлчихэ. Ээж аав та хоёр ингээд өөрсдийнхөө одоо wisdom буюу тий өөрсдийнхөө мэрэгэн ухааныг надад дамжуулахыг амар хүсдэг байсан чи би мэднэ. Тий. Гэхдээ та хоёр бол тий чадсан шүү. Тий өөрөлдөх юм бол та хоёр надад хэлий гэсэн болгоно хэлж одоо миний тий намайг зөв хүмүүжүүлж миний уураг тархин та хоёр тий өөрсдийнхөө хэлий гэсэн хүссэн болгоно суулгаж чадсан шүү гэдэг. Тий. Тэр англиар аюу гоё сонсогч юм л да тий. Consider that your wisdom was imparted upon me гэж нэг тэгж санаж байна. Аюу хөөрхөнд яг өөрөлдөх юм бол тий юу чи аав ээж хүүхдээ хамгийн сайн сайхан тий тэр зөв одоо сургаал зөв хүмүүжил зөв одоо сургамж тэгэл өгөхийг хүсэж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр залуус тэрийгээ та хоёр чадсан гэж бодоорой гэдэг тий. Тэгээд би бол ээжтэй бол тэгж л хэлнэ тий. Тэгээд таны одоо багаас надад өгьеж бодж исэн бүхэл зүйл чинь бол надад яг тий амжилттайгаар миний тархин сууж өгсөн тий. Тэгээд яг тэр ээжийнхаа суулгасан тэр зан чанарын дагуу л хүн яв юм бол тий. Тийм байна. За баярлалаа танд. Тэгэд хамгийн сүүлд нь таны хэлсэн бас миний туртай үгээр төгсгий гэж бодож байна. Тэр би тэрийг аягүй судалсан байгаа сте. Та тэгж хэлсэн байсан. Би амьдралынхаа 1 минут, 1 секунд, 1 хорон бүрийг ерөөсө хэрэгцээтэй зүйлд хэрэгтэй үнтэй л уулзаж зориулдаг, тэхийг хүсдэг гэд ярьж исэн. Тэгэхээр цаг хорон бүч бүхэн үн цэнтэй авах нь шүү дээ. Таны хувьд бас бидний хувьд тийм байвал айгуу гоё те. Би бас яг энийг боддог байхгүй юу? Хэрэггүй үнтэй уулзаж, хэрэггүй ховж ярьж, хэрэггүй зүйл яснаас өөртөө хэрэгтэй зүйлийг хийгээд явж исэн надад арай илүү ашигтай үр дүнтэй санагдав. Тэг яг би чи наач аюу гоё зүйл. Би яг жоохон нэг цаг аваад нэг зөвлөгөө өгчээ. Ялангуяа хүмүүс тийм ийм баа. Хүмүүс наваа аяг тэгээд орчлоо ингэ жижиг баг Facebook дээр амьдрд юм уу те. Гэл баян үртний тухай мэдээлэл оруулаад, үртний тухай бичээл, зураг мөрөг оруулаад баг миний бүтэн цаг ажил юм шиг тий. Энэ чи зүгээр хобби. Би эндээс нэг төрний ашиг олдоггүй. Гэхдээ би эндээс аюух таашаал авдаг, намайг олон найстай болгож өгдөг тий. Миний амьдрал аюу гоё хобби. Гэхдээ энийг чи хааж байгаа би бүтэн цаг ажил хийдэг. Би дэлхийн шүүхийн хуульч. Мөн үү? Тий. Би аялагч би дэлхийн 60 орноор аялсан. Тий. Би дарсны хорхойтон, би дарс цуглуул, дарс суух дуртай. Амсах дуу. Дарсны тухай би бас маш их мэдээлэл интернетээр уншдаг, сонсдог. Би бас цагны хорхойтон. Би цагны маш их гоё мэдээлэл унших дуртай. За дээрээс би шинжлэх ухаанд дуртай. Би ингээд YouTube-ээр, TikTok-оор аюу шинжлэх ухаантай холбоотой мэдээлэл энэ төр уншдаг. Дээрээс би аав хүн хүүхд даасан. Яаж ийм олон юм хүн амжуулаад ийм гэж
боддог байх, асуудаг байхгүй. Тий. Тэгэхээр хүн амжилттай, тэг үр бүтээлтэй, цагаа үр ашигтай ажиллах юм бол амьдралаа гоё юмар дүүрэг, хийх дуртай юмар дүүрэг. Тий. Тэгээд ирэхэд чи тэртээ тэргүй цаггүй болчдөг байхгүй юу? Тэртээ тэргүй илүү зарах цаг байхгүй болчихно. Тэ ажиллаа хий, тэ. Тэгээ бас нэг тийм гоё үг байна. Хүн хайртай юмдаа цагаа зар. Болчих нь үү? Архинд хайртай юу? Үгүй битгий цаг зар. Ховжинд хайртай, үгүй бит 1 секунд битгий зар. Гэр бүлтэй хайртай, гэр бүлтэй цагаа зар. Хүүхдтэй хайртай, хүүхдтэй. Ажилтай хайртай, ажилтай цагаа. Гоё хоббинд дуртай юу? Хоббиндээ цагаа зар. Тэ. Миний амьдрал би бол одоо ингээд бодож яаж ч 300 жил насалдаг байгаасаа гэж бодож шин. Тэ? За боли 200 жил насалдаг байгаасаа тэ. Хүний амьдрал ч амар богинохон заяа тэ. Би одоо нэг жишээг аягүй ярих дуртай. Би одоо ингээд дэлгүүрээс угаалгын машин авах гэдэг шүү дээ. 20 жил ажилланыг баталгаа өгч. За энэ угаалгын машин 20 жил ажиллана тэ. Тэр хүний амьдрал юу вэ? 3 угаалгын машин заяа. 3 угаалгын машин заяа тэ. Тэг 60 хүртэлх амьдрал тий 60-аас хойш бол хүний амьдрал бол ингээд тогтчихно. 60-аас хойш бол хүний амьдрал сүртэй юм болохгүй. Тэг сайхан тэтгэврийн эмээ өвөл болно. Тийм биз? Тий. Тэгэхээр чи хүн ингээд нэг хүүхэд нас ингэж явсаар байгадаг. Тэг насанд хүрэх гэсээр байт ихний угаалгын машин 20 жил байхгүй болчихдог. Тийм биз? 2 угаалгын машин тий. Тэг хүний амьдрал чинь маш богинохон байхгүй тий. Тийм болохоор энэ богинохон амьдралд аль болох олон амжуулах хэрэгтэй. Олон амжуулахын тулд яах вэ гэхээр тий хайртай юмдаа цагаа зар. Тий. Юу ч байж болно тэр чинь. Амьдрал сайхан гэж. За хойлож бараг цаг шүү дээ шүү дээ. Тий, амьдрал баялаг. Та ч их гоё ярианы урлаг сайтай их сайхан ярьдаг хүн байна. Тий, сонсоход их сайхан сонсголонтой байлаа. Тий, тэгээ танд намайг тоогоод би танд анх хэлжсэн шүү дээ. Намайг тоохгүй асуудал шүү. Чи арай амар гоё юм гоё юм хийж чад баярлалаа. Чи өнөөс аяг хөөрхөн подкаст хийдэг баг. Тэгээд ижил одоо ингээм амьдрал амар үр дүнтэй өнгөрүүлж байгаа нэг хэлбэр байхгүй тийм шүү дээ. Чи энийг хийхгүй байж болно шүү дээ. Тэ би чиний зүтгэлээ чи амар үнэлж чинь тий. Чи бол мундаг өсгөн. Чи бол хол юм дууцгэл гэж за. Баярлалаа. Бараг өнөөдрийн хамгийн гоё үгийг сонсчлаа одоо болоо. Тий. За танд ямар ч байсан тийм баярлалаа. За амжилт хүсэж чанаас тий. Би нөгөө яг Монголд ирсэн байж хаа. Танд бас амжилт хүсье. Баярлалаа. Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she